Үзэгч та бүхэнд амралтын өдөр мэндийг хүргэе. Энэ 7 өдрийн тав мэдээлэл эхэлж байна. Анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтанд орлоо. Энэ жил улсын хэмжээнд 12,000 гаруй ээж алдарт тхийн одон хүртлээ. Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг хүүхдийн хөгжлийн ордон болголоо. Нийслэлийн цадарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Пүрв давгийг томиллоо. Эдгээр болон бусад мэдээллийг та бүхэндээ томилон хүргэнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. Анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтанд орлоо. New Progress Group-ийн Eco Travel хязгаарлалтын төвцөд компани Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Альпа Eco гипсэн хавтангийн үйлдвэрийн ашиглалтанд орууллаа. Манай улс жил бүрөө 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэрөд дотоодын хэрэгцээг 100% хангах юм а. Жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээж чадж байгаа юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай бий болсон байна. Манай улс 2023 онд 8.8 сая метр хавтан импортлсон бол энэ тоо 2025 онд 2 дахин өсөж 18.5 саяд хүрсэн байна. Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус экспортын чиг баримжаатай нэмэн өртөг шингэсэн олон улсын стандарт нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ. New Progress Group 2000 оноос дэвтэгдсэн үйлдвэрлэл эрчим хүч барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. 13 охин компани 1500 гаруй ажилтнтай томоохон бүтээн байгуулалт болох ховд эко цемент үйлдвэр нь жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангаж байгаамаа. Энэ жил улсын хэмжээнд 12,000 гаруй ээж алдарт тхийн одон хүртлээ. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөг олон хүүхэд төрүүлж өсгсөн эрхийг урамшуулах тухай хууль болон үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зарлиг гаргаж эхчүүдэд алдарт тхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн алдарт тхийн 1-2 дугаар зэргийн одон хүртсэн. Одонгоо гардаж байгаа эхчүүдийн олонх нь 33-аас 39 настай, хамгийн залуу нь 22 настай ээж байлаа. Ээжүүдийн ач гавьяа хөдөлмөрч тэтгэлийн үр шимийг удам судар гэр бүл ураг төрөл үндэснээрээ хүртдэг учраас Монголын төр алдаршуулдаг сайхан уламжлалтайг ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тодтогсоо. Ерөнхийлөгч санаачлаг гаргасны дагуу алдарт тхийн одонг дагалддаг мөнгө урамшууллыг 2025 оноос 2 дахин нэмээд байгаа. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 их алдарт тхийн 1-2 дугаар зэргийн одон авсан юм а. Дараагийн мэдээг хүргэе. Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг хүүхд хөгжлийн ордон болголоо. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаан болсон юм. Монгол улсад хүүхдийн эрүүл мэнд боловсрол хамгааллын асуудал хурц хэвээр байгаа. Төрөлт буурч их хүүхдийн эндэгдэл өссөн, захим дарамт хүчирхийлэл зам тээврийн ослоор хүүхэд хохирогдох гол нэмэгдэж байгааг ерөнхий сайд анхааруулсан. Хүүхдэд ээлтэй орчин хөгжлийн орон зай дутмаг байгаас онцолж Улаанбаатар хотод хүүхдийн ордон 2 байгууллагаа зарласан. Сүхбаатарын талбайн баруун талд Улаанбаатар хотын захиргааны байрыг хүүхд хөгжлийн ордон болгож хүүхдийн төлөө сангийн 7 тэрбум төгрөгөөр засварлана. Монголын хүүхдийн ордон 2-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх орон зайг нээн гэдгийг засгийн газрын тэргүүн тодтоглоо. Үндэсний компаниуд баялаг бүтээгчтэй нийгмийн хариуцлагын дагуу сайн үйлс өрнүүлж хүүхд хөгжлийн ордонд сургалтын өрөө танхимд огжуулж, өөрсдийн нэрмжит болгож хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг ерөнхий сайд уриаллаа. Хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол нь буурч байгаа нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас үүдэлтэй гэж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч их хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд 53,716 их амарцсан нь өмнөх оноос 3,600-аар цөөн байгаамаа. Өсвөр насны охидын төрөлтөө номхон далайн бүсийн дунджаас 12.5%-аар өндөр байна. Хуралдааны үеэр үндэсний зөвлөлийн 2025-2026 онд баталсан шийдвэр ажлын үр дүнгийг дүгнэн хүүхдийн эрүүл мэнд боловсрол хүүхдийн эрх хамгааллын ажлын одоогийн байдлыг хэлэлцсэн юм а.
Монгол Улсын засгийн газраас нийгмийн сүлжээнд дэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн үжил баримтлалыг баталж улсын хурлд өргөн барихаар төлөвлөж байна. Мөн үе тэнгийн дээрэгдлэлтийн эсрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж сургалтын байгууллага, гэр бүл болон нийгмийн бусад орчин дэх хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах нөхөн сэргээх ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн цадаргын хамын газартай хамтран нийслэлийн сургуулиудын орчныг бүрэн камержуулах ажлыг 2 жилийн хугацаанд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Монгол улс 1,311,769 хүүхэдтэй энэ нийт хүн амын 36.2%-ийг эзэлж байгаамаа. Нийслэлийн цадарга бөгөөд Улаанбаатар хотын цаграгчаар бүр давгийг томиллоо. Ерөнхий сайд учрал нийслэлийн цадарга бөгөөд Улаанбаатар хотын цаграгчаар Бярууцааны бүр давгийг батламжллаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөлт хурлын ээлж тус 12 дугаар хуралдаанаар нийслэлийн цадарга бөгөөд Улаанбаатар хотын цаграгчаар Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Нарийн Бичгийн дарга Социал демократ Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч бүр давгийг нэр дэвшүүлж олонхын саналаар дэмжсэн юм а. Улмаар нийслэлийн иргэдийн төлөөллийн хурлаас нийслэлийн цадарга бөгөөд Улаанбаатар хотын цаграгчаар томилох тухай тогтоолын төслийг баталж ерөнхий сайд учралд уламжилснаар бүр давг Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо. Нийслэлийн цадарга бөгөөд Улаанбаатар хотын цаграгч бүр давг нийслэл болон Улаанбаатар хотын эрх зүй эдийн засгийг сайжруулж хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд мандатал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжлийг хангаж томоохон дүрслэх хөтөлбөрүүдийг нээлттэй ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдгдсэн юм а. Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна. Монгол Улсын ерөнхий сайд учрал түнш эрчим хүчний хараат байдлыг бууруулах ногоон тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж хувийн хвшил аж ахуй нэгжүүдийн төвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд үтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцуулсан. 2 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоо гаргажээ. КОП17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий. 5 жилд 300 сая литр шатхууны хэрэглээг хаалж 200 сая Америк доллар хэмнэх тооцоолол гаргасан байна. Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал юм. Сонирхсан аж ахуй нэгж компаниудад бүрэн нээлттэй Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүр платформ болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх цагаарлал нь онцолсоо. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц байгуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суйрлуулахаа шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Цахилгаан машинтай иргэдийн 95% нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэхээр болжээ. Цахилгаан машинтай жолооч 1 жилд 7 сая орчим төгрөг хэмнэ гэсэн тооцоогч мөн гаргасан байна. Үргэлжлүүлэн гэрэл зургийн дууранд буулсан онцлог зургнуудаас та бүхэндээ хүргье. Монцомог ангиллын 21 аймаг дахь сурвалжлагаас зэрүүлсэн мэдээллүүдээс та бүхэндээ томилон хүргэе. Энэ удаад Сүхбаатар аймгийн сурвалжлагч Одон Жимгийн бэлтгэл хийсэн мэдээллийг хүргэж байна. Цаарт минерал компанийн сонгуульчдээр баруун урт орон чиглэлийн зам дагуу хамгаалтын зурвас байгуулж 6,000 ширхэг модыг тарьжээ. Нийт 84 сая төгрөгийн сонгуульчдын уг ажилд модны суулгац, хамгаалтын гашаа, ажлын хөс зэрэг багтсан байна. Мод тарих ажлыг Сүхбаатарын ойжуулт сум дундын ой анги гүйцэтгсэн. Орон нутгийн хөрсөн тохирсон улаас нарс зэргийг суулгажээ. Мөн эдгээр мод нь тус ойн ангийн мод үржүүлэхийн талбайд бэлтгэгдсэн суулгац гэдгээрээ онцлогтой юм. Тэр мод үндэсний хөдөлгөөний хүрээнд цаарт минерал жилд 10,000, 10 жилд 100,000 мод тарих үүрэгтэй. Энэ жилийн хувьд уурхаан бүстэй 4,000, хамгаалтын зурваст 6,000 модыг тарьснаар жилийнхээ үргийг амжилттай биелүүлжээ. Одоогоор нийт 8 төрлийн 45,000 модыг уурхаан бүс болон усны нөөцтэй газруудад тарьж ургуулжээ. Харин Сүхбаатар аймгийн хувьд 2030 он хүртэл 10 сая мод тарина. Одоогоор 1.8 сая орчим модыг тарьж ургуулсан байна. Өдөрч та бүхэнд өнгөрөх 7 хоногт улс орнд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллүүдээс томилон хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.